За өнөөдөр Монгол улсад томоохон төслүүд хэрэгжиж, аж үйлдвэр, ажлын байр, за эдийн засгт нөлөө учруулнаа. Гэтэл бидний хувьд ингээд нэг төсөв дээр том төслүүдэд оруулж чаддгүй. Ягаад гэхээр том төслүүд маань бол асар том өнгөн дүнгуудыг дагуулж өгдөг учраас л улсын төсөв ингээд хязгаарт орчод байгаа. Тийм учраас өнөөдрийн орж ирж байгаа ингээд том төслүүд бол Монгол улсын хувьд тулгамдсан, нэн шаардлагатай ийм төслүүд байна. Тэр ч үүднээс Улаанбаатар хотоос өнөөдөр бас ингээд төслүүд, дээрэс нь ингээд Сэлв, Тойрог зам, Төмөр зам төсөл, метро төсөл гэдэг ингээд арараасаа хүлээгдэж. Тэгээ дээрэс нь эрчим хүчний төслүүд. Тэгэхээр энэ дээр бидний хувьд бол улс орноо бол томоор нарах хэрэгтэй. Тэр ч үүднээс өнөөдөр ингээд гадны зээл тусламж янз янзын одоо төслүүд маань бол арараасаа ингээд дараагийнхаа төслөг хүлээгээ байж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ төслөг бол дэмжиж байгаа. Тийм учраас өнөөдрийн чуулганд байгаа гишүүдийг маань одоо бас энийг дэмжиж санал өгөөч. Бидний өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн жижигдэн үйлдвэрүүд бол яхаар одоо том төслүүдэд хөдөлгөж ижил энэ ажлын байр, энэ одоо үйлдвэрлэгч арараасаа дагаад сэргдэг юм аа. Тийм учраас бол бидний хувьд бол цаашдаа бас энэ гурван төсөл гэхгүйгээр яг энэ том төслүүдийг бол бас тоог нэмж оруулж ирмээр байна. За ийм зүйлийг хэлэх гэсэн. Тийм учраас та бүхнийг дэмжихийг хүсэж байна. Баярлалаа.